Это игру слегка, просто ветер щекочет глаза. Зэрэг эрс 2. Нэгдүгээр анги. Хал цэргүүдээ үдэж гарах болгондоо нэг сайхан үг хэлье гэж бодхолоор ерөөсөө болдгүй юм. За тэгээд бид хэдийгээ дурсаж байгаарай да. Дурснаа. Намайг мартав да. Та генерал болсон ч бид таныг дурсгал болно. За яах нь вэ? Фамин. Зүүбов генерал болвол би Ахмад болчихсон байх шүү. Чөтгөр аваасаа. За бүгд албаа сайн хаасаа гэж бодож байна. Үчи харалт. Яг л тусгаагийнхан шиг байгаа биз? Анх ямар байлаа да? Дахианы хөл шиг чүрийсэн юмнууд. Залуусаа болон тэр чигээр алгуулчихваа. Нэг их сүр бололгүй зүгээр захаа явуулахаа бодоорой. Бид сайн сууж байна. Ирээ ингэж тохинууллаа. Тим ихнэр авлаа. Ийм ажилтай боллоо гэд бичгтэл хангалттай. Нөхөр ахмадаа. Нөхөр дэд ахлагчаа. Юу бид энд нэг жаахан бэлэг бэлтлээ дээ. Тэгээд яг орой бидний төлөө 5 хондог татчихна үстэй. Бас бидний өмнөөс охины хотлоо өргөөрэй. Баярлалаа. Өнөөдөр биш ч гэсэн та нарын төлөө 5 хондог заавалч өргөнө. За. Хал цэргүүд гин шүү. Айлаалагчийг хувцалсан юм. За тэгээд ангийнхаа нэрийг хөөдөхгүй хүн шиг явна шүү. Мэд үү? Гэртээ очингуудаа тойргийнхаа цэргийн хороонд бүртгүүлэхээ мартваа. Сайн яваарай. Өнхрүүш. За. Замдаа сайн яваарай. Хүчин зүтгэсэнд баярлалаа. Орос улсыгаа төлөө зүтгэе. Баярлалаа. Орос улсыгаа төлөө зүтгэе. Баярлалаа. Орос улсыгаа төлөө зүтгэе. Орос улсыгаа төлөө зүтгэе. За ирчүүд ээ. Бурхан та нарыг ивэх болтугай. Явцгаая. Аа. Байж та. За яа үлээд гаргачихв. Нөхөр хөрөндө Ахмад Зүүбов дэд ахлагч Матко Болно. Би зонхоор тэрдэргүй харсан. Сайн зэрэг шүү. Яг тийм хурандаа. Наад уудан чинь юу байгаа вэ? Юу? Энэ бэлэг хал цэргүүд 5 хондог уугаарай гэж өгсөн. Ойлгосонгүй. Юу л да манай цэргүүд өөрсдийнхээ эрүүл мэндийн төлөө 6 хондог архи өргөрөө гэсэн байхгүй юу? Гэхдээ яах вэ? 6 хондогыг өргөж болох юм. Гэхдээ шинэ цэргүүдийг авчирсны дараа болъё. Гэдэг хизээ явах уу? За. Нөгөөдөр явах юм байна. Автын паркд байгаа автобусыг засч янзлаад тэгэл явна да. Та хоёр ч яг зартай худалдаа чин илжирсэн бороо авчрахгүй л баг. Тэр үеийн тэнгэрл мэдэнтэй. Эндээс шүн гараад өглөө очих газартаа хүрнэ. Очоод байдлыг ажиглаад гайгүй гэсэн залуучуудыг аваад ирээрэй. Тэгсний дараа л бүгдээрээ 7 хондог өргөе дөө. Баярлалаа нөхөр хорондоо. Николаевич. Явъя. Шматко. Би нөхөр хорондоо. Наашаа хүрээд ирдэ. Мэдлээ нөхөр хорондоо. Наадхаа. Тэгэхээр чи тоогоочоор томилох зэрэг үү? Яг тийм. Тэгвэл чи сонс. Галтгоонд хийх ажил гэж бараг байдаггүй. Дулаахан бас ашигтай газар. Энэ бол хоолны эзэс. Энэ хүснэгтэнд өдрүүд энд нь хийх хоолны нэрс байгаа. Өнөөдөр хэд өдөр? Мэдгүй. 3 дахь өдөр. Нэрээ. 3 дахь өдөр.
Тэгэхээр 3 дахь өдөр ямар хоол байна? За Орон хоолнд шарсан загас төмсний нугш. ойлгомжтой. Харин энэ бол чиний судар. Танай нутагт судрыг юу гэдэг вүлээд? Карам билүү? Яагаад энд нэг биш 2 тав агын? Бас гэрхаа юм гэж харж бай. Агуулгаас авах хүнсний тоог дарамлаар бичсэн байгаа. Харин харандаагаар бичсэн нь хоолнд хийх хэмжээний баггүй юу? Тэгээд зуруугийн яах юм? Хавааштай сайн сэтгэж байна. Нэг их шумсны хэрэггүй. Хамгийн гол нь хэмжээгээ мэдэх хэрэгтэй. Хүнснээсээ хийчих юм бол цэргүүд даварчихна. Баг хийвэл баригдана. Илүү гарсан хүнсээ буцаагаад агуулхад тушаах уу? Тийм үү? Чи одоо тэнийг юм уу? Харж бай. Ховн төмс. 3 ширхэг лаазалсан махтай тэнцэнэ. Мах идмэр байгаа бол чи төмсийг агуулхад лаазалсан махаар суулж болно. За би ч тийм их лаазалсан махыг барахгүй үсттэй. Чамайг тогоочоор нэрээ томилсон юм уу? Тийм. За тэгэхээр биднийг байхгүй хайгуур Ротын захирагчаар Медведевийг төр томиллоо. Автобусыг гэж бодох юм. Юу хин гэж? Евсев халагчсан шүү дээ. Нэрээ тийм л. Тэгвэл Медведев жолоодно. Ротыг тэгэд хий авах юм бэ? Ядарга тагдаг нь. За тэгэхээр Кабанов Ротыг ав. За, Орхи Кабанов. Гүнко. нийлээ нөхөр хандаа. Хооронд сахилга бат. Дэг журам ариун цэврийг дээдийн дээр сахин шүү. Хэн зэргүүд ирээд энэ шилдэг Рот байна гэдгийг шууд хараад л мэдэх ёстой. Амрыг ирэх нөхөр ахлагчаа. Сайн уу Медведев? Хоошур идэх үү? Юу тань? Идэх юмтай л байхгүй юу балай минь. Оо хоёрлаа. Манай Маша хийсэн юм аа. Амар чадуу. Яг тийм. Өглөө 4 тунтлаа. Хараад идэг эд унтахгүй яасан юм бэ? Шүнжингөө явна шүү дээ. Санаа зовлтгүй. Бүх юм ясаараа болно. Ясаар гин шүү. Зүбүү яачих вэ? За, явцгаах уу? Явъя. Шатхууна хийсэн үү? Хийсэн. Дүүртэл. Сайн байна. Сокол. Жилийн дараа гэхэд бид нөгөө хэд шиг одон тэмдгээ гялалзуулан жагсаалын ёслолын хувцастай Ротын өмнө гарахад шин цэргүүд хөл тавин Рот номхон зэрэгч баруун тийшгээд үлдэнгээ бадтаа. Манай халууд ч сайн залуус байжтэй. Өмнө би тэднийг 2 гараараа боочхмаар санагддаг байсан. Харин чи унтаад байгаа юм да. Юу гинэ? Чи шин цэрэг байхдаа Фоминыг алмаар байсан уу? Санахгүй байна. Яаж тэгдүүлдэг байсан нь мартаа юу? Дэглэгч гэжтэй. Давгуул төрүүчнэр байсан шүү дээ. Чи одоо л тэгж байгаа. Өмнө чи юу гэдэг байлаа? Та хоёр цонхны тавцагныг арччихгүй юу? Арчсан шүү дээ. Хаана арчсан? Таас шараатай л шүү дээ. Гүнко. Чамд цонхны тавцанг арчсан гэж орос хэлээр хэлж байна. Тэгвэл дахиад арч. Ямар би зохиосон биш. Дуртаагаараа чи өөрөө арчихгүй юу? Нявал байсан бол би арччихнаа. Гол нь би жижүүр. Котлет байна. Гэрийн котлет. Николай шарда даршилсан нөгөө. Энд чи харин тун давгүй цохилт байна шүү. Тийм ээ. Гайхалтай. Өндөг. Өндөг гэдэг чинь сайн хэрэг шүү. За тэгвэл надад юу байгаа гэж? Шпрот загас Николайч. За. Хайнцсан гэж үзье. Тэгье. Инх Николайч. Чөт хэрэгж. Медведев. Чи чинь галзуураа юу? Ямар модзоож байгаа биш. Яагаад зогсчих вэ? Энд зам салаалцглаа нөхөр ахмада. Салаалчглаа гин шүү. Газрын зураг гаргаад харал та. Орчихжээ. Чөт хэрэгж толгоогоо орхиогүй яамаа та. За, буруу газар ирсэн юм бол буцхаас та. Орхи нөхөр байлдагчаа. Медведев, чи чадтай хүн юм да.
Чиний хажууд энэ газрыг гарын 5 хуруушгаа мэддэг Ахмад Зубс сууж байна. За, зүүн тийш яв. Зүүн тишээ ва мэдвэлв. Мэдлээ. Яв. Котлет идэх юм уу? Тэгье. За. Сокол, тамхилах уу? Би татдгүй штэ. Ааримд жил болсон хүн татмаар юм. Чи яагаад уруу зэр альчих вэ? Гүнкөд уурчин хүрээ юу? Сэтгэлээр унах хэрэггүй. Гүнкөгийн дарга гэж юу гэдгийг? Адилхан нэг жил зүтгэжгээд гид ингэж зангаа хурах гэж. Гүнкөө энд ямар хамаатай юм бэ? Тэгээ яасан гэж? Түрүүч нараа санаа юу? Вариагаас 2-7 хоног захиа байдгүй шүү. Мөн дөө. Зарим нь бүр бичдэггүй гэж. Зүгээр болно. Юу штэ Сокол? Бичихгүй байна гэдэг чинь бичиж чадахгүй байна л гэсэн үг. Гараа хугалчихсан чинь билүү? Хүнийг мөн тайлгаруулва. Тань захиа ирлээ. Баярлаа. За, юу гэдэг? Гараа хугалчихсан гинөө. За Николаич. 2 боол байгаа биз? Хожигдох нь энэ. За. Дээлэхгүй юм байна. 7-5. Яагаад 7-5 блэ? Мөрцийг 2 оноогоор тоосч байгаа шүү те. Тэгэхээр 8-5. За 8. Зүгээр дээ Николаич. Сэтгэлээр унаад яах вэ? Айрмид мөрдөстэй явснаас мөрцгүй явсан дээр. Чи юунд маасаагаад байгаа юм бэ? Яагаад ч байх юм да, юм бодоод л. Тэгэд юу бодсон юм те? Яг вэ? Жилийн өмнө би яг энэ замаар энэ автобусанд хамгийн арын суудал дээр амьсгаа царайлчихсан сууж явж байснаа л саналаа л да. Наа замаа хараад яваа. Чөтгөр гэж мэдвэдв. Бас юу болчих вэ балай минь? Чигээр явж хэлээ үстэй. Юу болсныг хараадах яа. Сокол явъя. Брюс Уиллисийн тоглосон кино гарах гэдэг. Цэвэрлээ дуусгах яа. Чи бараг цаг тослолоо штэ. Яасан уддгийм бэ? Явъя кино гэлээ штэ. Дуусгахыг гэж хэлээ үстэй. Сокол, чи сүүлийн үед нэг л бишээ. Нэг болохоор захиа ирэхгүй байх гэх юм. Захиа ирэхээр нь шансыг хിവэрл бах юм. Сонноос варэ юу гэж байна? Юу гэжгүй. Игчээс захиа ирсэн бэл. Варэ яасан бэ? Сургууль сурахаар хот орсон гинэ. Гү тэгэхэд хот руу л бичгээчтэй. Гүдэг хэдэн мянгаараа байгаа хотын алийг гэх юм бэ? Хаашаа явснаа хэлээгүй юм. Бэл хүндээ хэлээл үз. Над л хэлээгүй. Игч мэж мэдэхгүй. Ойлгомжтой. Алив наадхаа өгдөө. Яг гэсэн. Би ус гутлаа зэвэрлээ л дээ. Аамаа. За явъя. Кино үзэж яхан тайвшир. Гүнкө кино үзхийг зөвшөөрсөө. За яасан байна? Мэдгүй. Карбюратор юм шиг байна. Жоклерууд бохирдсан байхаа. Хэр удах юм бэ? Зад 2 цаг болох байхаа. 2 өдөр гэж. Санаа зовлтгүй. Амжин. За хийчээж үзье. 2 цаг ихэд засчихсан байна шүү. Энэ хооронд одоо юу хийх вэ? Үдийн цагаа уух уу? Галимд нь ганц нэг юм залалчих. Гаал зэргүүдийн төлөө уун гэж амласан шүү дээ. Тэгье. Арх байгаа юм уу? Байхгүй. Танд байхгүй юм уу? Мөн дөө. Чи архиа хурандаад хураалгаа үсттэй. Нөхөр хамтаа. Нэгдүгээр нэгийг биш хоёрыг хураалгасан. Хоёрдугаар тэр За хураалгаа. мэднэ. Ойлгов. Дэлгүүр гүгээд ирдэг юм уу? Эндхийн тосгоны дэлгүүр 8 хүртэл ажилладаг. Тэгв. Чи яаж мэддэг? Мэддэг болоод хэлж байна шүү дээ. Яваад ирэх үү? За тэгээд мөнгө авах уу? Дараа тоосчих ёо. Шматко. Нэгийг л авъя шүү. Мэдээж штэ, ганцыг л авна.
Хой тундра. Хайчих нү. Хавгнуудыг цаанаа хураа. Өө бог. Ой зэрэг. Сууж вэг дуудаад. Гоч байхгүй шүү дээ. Яаси. Халагчсан. Нэрнү. Тий. Ууган ч зөвдөө. Оронд нь хэнийг тавьсан юм? Намайг. Нэр чинь хэв? Байдагч Вокутаг нь. Заац. Сухачев надад ховын төмс өгөх ёстой юмсан. Орхиогүй байж. Энэ мөн үү? Тийм ээ. Даниэлич гэж та юу? Зарим хүнд би Даниэлич, заримд нь нөхөр ахлагч. Ойлгов уу? Ойлгосон. Ой. Чи яагаад байгаа бэ? Гурван лаазсан мах өгөхгүй мүү? Гүчиж энэ одоо бүр улаан цав нэгдэг болоо юу? Тэгвэл би энэ төмсөр нухшигээ сэргүүдэд өглөө. Би хат чихээр нь гарчих юм биш байж? Үгүй ээ. Зайлв 50 гэж байна. Солилцоо хийж болохыг Сухачев ярьсан уу? Тэгсэн танаа агуулгыг их жоортой гэсэн шүү. Энхэд байлдагч Вокутагийн чамай гал тогоонд томилсон нь үнэн байж? Тийм ээ. Бүр ангийн захирч тушаасан юм шүү. Хүү ядаж надаас ирэхэд асуухгүй дээ. Харуу. Гү энэс өөр арх олдсонгүй юу аа? Зүгээр дээ Николаевич харда стрелок гэд бичгсэн байгаа үстэй. Бид чинь юу вэ? Мотуудлын офицерууд үстэй. Стрелок гинү? Анх удаа сонсч юм. Нөхөр хамудаа одоо архийг янзаар хийдэг болсон шүү дээ. Би ядаж нэгнээс намсаад үзье л дээ. Гү шашхын ягаад алижчихсан юм бэ? Нөхөр хамудаа та ойлголоо. Энэ шашгыг хүн шүлсээр наагаагүй. Үйлдвэрлэлээр автоматар наасан юм аа. Архинуудыг дамжлагын дээр явж байхад нь наадаг машин нэг нэгээр нь ингээд наачдаг юм. Тэгэл энийг буруу наачахгүй юу? Чөтгөр гэж. Харда тос байгаа үстэй. Тэгэхээр дамжлагын дээр байсан гэсэн үг. Таймшир да хамудаа. Бүх юм зүгээр. За шматко. Алуу хийгээд. Медведев. Зөөлөө яваарай. Сайн байна. Энэ таних. Шматко. За. Хал зэргүүдийн төлөө. Ард болоод сайхан амьдраарай гэж ерөөж. Клаудиа Шифер шиг хүүхэнтэй найрлаасаа үлээ. Цэргүүд амраад за утрангуй минь. Хонтодгүй. Өөрийгөө дэмий зоогоод л. Ядарсан муу намайг варка захиаж бижилгүй сургуульд орох нэрээр хаяа явчихлаа гэж бодож байна. Ганцаараа яваагүй. Хин нэгэнтэй явсан ч байж магадгүй. Кабано. Би 50 хүн ч гэсэн зохиж чадсан шүү. Тэгэлтэй. Зохиод ав. Дэмий сууж нусааж адил сууснаас хөдлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэл би яах ёстой? Миний бүсгүй алгуулчлаа. Надад чөлөө өгөөч гэж гуух юм уу? Ихэж уцаар ярих хэрэгтэй л дээ. Хаанаас? Штабд Зивэгний оронд хин сууж байгаа вэ? Манай ротын бахархал болсон Хадаков. Тэр муу амьсгаг хөөгөөд уцаар нь ярихгүй? Та наутаагүй юм. Яасан? Тэнд нэг гоё юм болж байна. Явъя. Чимээгүй. Ой, амьсгаа. Над дээр. За, гоожруудаа алуулж дээ. Өнгөрсөө. Сайхан ард амьдрал чинь дуусч нэ энэ. Үүгээд гэж байна шүү. Хөвтөөд, сүнэ. Ахмадаа одоо хаашаа явах вэ? Нөхөр Ахмадаа. Хөөхи.
Нөхөр хамдаа. Сэрээрээ. Одоо хаашаа явах юм бэ? Сэрээрээ. Чи яагаад байгаа юм бэ? Тушаал биелүүлэхгүй бол арсыг чинь хуулна гэж мэдээрээ. Нөхөр ахлагчаа. Нөхөр ахлагчаа. Колобков муу новш чамайг халлаа. Чаваст. Мөн явба. Эвтээд сунаа. Эвтээд сунаа гэж байна шүү. Ойлгохгүй нү? Бэлтгэлээ ээж байна. Үнэмшилтэй байна шүү. Жинхэнэ хал зэрэг. Өө мөн новш. Хүний янзыг үзмээр өнө аа? Хадако. Чи бэлтгэл хийж байгаа юм уу? Вэ би шүдэ байгаач. Шүдэ гинэ. Мом. Гараа биш үү? Ойлгосонгүй. Ойлгосонгүй. Би ойлгосонгүй. Мэдвэдэв. Яагаад зогсчих вэ? Би замаа мэдгүй наахамдаа. Тэгэд намайг дуутахгүй яасан. Дуутсан шүү дээ. Дуутсан бол би яагаад сэрээгүй юм бэ? А? Шматко. Шматко. Сэрээч. Нэмэргүй дээ ахмадаа. Шматко. Би таа байна. Шматко. Би таан байна. Наадхаа хурдан баримт нь тавиач. Сонсохгүй байна уу? Нөхөр хамдаа амрыгэрий. Уучлаарай. Шматко. Би Балаа минь чи өчигдөр ямар арх авчих вэ? Найруус арх биш. Баримлын шавраар найруулсан юм байх та. сайхан дарх байсан шүү дээ. Хараад идэг. Чөтгөр гэж. Дээрээс нь гай юм шиг муу мал мэдвэд бас зам мэддэг. Тэгээд л би газрын зураг авч яваа гэд байсан шүү дээ. Зурагтай байсан бол амар байхгүй юу? Нөхөр хамдаа чөтгөр гэж явахгүй бол балархна. Мэддэг нь осоо та. Яваач юундаа зогсоод байгаа юм. Яваач. Мэдвэд юм уу задарсан тарих. Ахмадаа жаахан өгөөч. Маа сайд. Баярлалаа Ахмадаа. Хараад идэг гэж. Ирчихлээ. Чөтгөр гэж. Баярлалаа чамд мэдвэдэв. Би яасан байх юм да. Тэгэд миний буруу гэж. Шиматко. Юу? Чамд толгойн юм би юу? Юу гэж байх юм бэ нөхөр хамдаа? Нэр байхгүй л. Чамд ямар толгойч байгаа биш. За, ийм эрт ирдэг ямар сонин хүмүүс вэ? Өөх, танил царайнууд байх чинь зүг үү? Чи мөн үү? Аваада бас мартаагүй шүү. Би чамайг энэ насандаа хизээч мартахгүй. Чи чи нөгөө Вобров биш Волков билүү? Мэдвэдэв. Тийм мэдвэдэв. За тэгээд албад ажгүй юу? Харамсахгүй байна уу? Мэдвэдэв. Яваад хөдөлгөөрөө шалгаж бай. Ингэж ахмадаа. За, автобус маань зам дэвдрээд. ойлголгүй яах вэ? Тэгээд энд манай шин цэргүүд байх ёстой юмсан. Энд л байгаа штэ. Энд байхгүй өөр хаана байх вэ? Тэгвэл явъя да. Явъя. Ахмадаа энд пив ханзард юм бэ? Шматко. Яасан бэ? Тэгээ явах юм уу да? Явлаа. Хурдлаач дээ. Чи яагаад байгаа бэ? За хүүхдүүд, офицерууд орж ирэхэд яадаг вүлээ? Босох.
Суулгаж л байхгүй дээ. Ахмадаа ярих юм байна. Тэгээл та. Сууцгаар хүүхдүүдээ. Ахмадаа чи ойлго. Манайх тойрогдоо хамгийн шилдэг анги. Би өөрөө үлгэр жишээ ч роттой. Ийм сольтой хүүхдүүдээр би яах юм бэ? Чамд гайгүй гэсэн юмнууд байхгүй юу? Тэгээд өглөө 6-д ирэхгүй яасан юм бэ? Үд дунд болсон хойно эрэхтэй яах вэ? Чи харинд ямар удаагүйч. Сайн мэдж байгаа шүү дээ. Гайгүй гэсэн хүмүүсийг дотоодын зэрэг хэлийн алд десантыг авдаг. Тиймээс уучлаарай. Вэ энэ юу хүмүүс вэ? Энэ үү? Эднийг тусгай ангийнхан авч байгаа юм. Маргааш өглөө явах юм л да. Ахмадаа. Хоёулаа тохирвол яасан юм бэ? Надад 10-аад хүн л хэрэгтэй. Гэхдээ гайгүй хүн. Хоёулаа тэгээ яа тохирох юм? Үгүй яа л да. Чамд хайрцаг банан аваад өгчих юм. Дөрөв мэдмийн шүү дээ. Мөн дөө. Тэгэж ярих юм бол би медведийг вискигээр солиё гэж яаж гуйж байлаа. Гэтэл та нар банан гэж шүү. Ахмадаа тэгвэл виски авах юм уу? Үгүй ээ. Тэрнээс чинь бол шар хуураад байдаг юм. Гэхдээ картелээс бол татгалзахгүй шүү. Үгүй сая юу гэлээ? Юу? Картел гэлөө. Тийм. Тэр ч одоо юу юм бэ? Коньяк. Үнэн хэд юм болоо? Сайн нь 300 рубль байдаг. Бүр сайн нь 500 ч хүрнэ. $500. Бадлалчих юм байна л да. Хэд гинэ? $100. Хэдэ? Араач тийм. Ганц шилнүү. Тийм ээ. 300-аар олдох л байх. Картел янз янз байдгийг. Duty free л үүсэх хэрэгтэй дээ. Юу гинэ? Хаанасаа duty free-гээр хийдэг юм уу? За. Мөнгөө цуглуулъя. Надад 700 рубль байна. Гэхдээ энэ мөнгнөөс би бас чивх авах ёстой. Надад 900 чөтгөр 420 байна. Ахмадаа та бас надад архины мөнгө өгөх ёстой шүү дээ. Юу гинэ? Юу гэжгүй. Ялааны хорыг чи архих гэж байгаа юм уу? Яагаад ялааны хор байдгийг? Хамт уугаа биз дээ. Уучаа дараа нь муудаад явах яадгийг? Чамд мөнгө бий юу? Юу л да. Зээлчгээ. Яг 50 рубль бол байна. Мөн таарчтэй. Иричка би байна. Сайн уу? Би юу авчирсан гэж? Юу юм? Хорвын зургнуудаа агуулгачихлаа. Гой гарсан байна лээ. Чимэн харин ёстой тансаг. Хатан хаан л гэсэн үг. Өнөө орой хоёлаа юу ирэх вэ? Нэрэ нэг газар очиж жаахан суух уу? Хормын дараа хөрөгчөнд бүтэн жилийн хоол хүнс үлдсэн. Мөнгө өрөөд яах юм бэ? Тийм шүү. Би бүр мартаж ярих. За тэгвэл би ороо 6 цагт ирье. Би өнөөдөр нэлээд оройтох байх. Шин зэргүүд ирнэ. Хийх ажил зөндөө байна. Нэр өнөөдөр чинь шин зэргүүд ирэх лөө. Тэгвэл би ч гэсэн оройтох юм байна. Хувийн хэрэгүүдийг хүлээж авах гэдэг бөөн ажил. Гэхдээ ямар ч байсан хоёлаа хамт харин үсттэй. Тэгээ. Ириш. Юу вэ? Чимэн яагаад уучгартай байгаа юм? Ямар нэг юм болоо юу? Сүртэй юм биш ээ. Утагч эвдэрч гисэн. Тоогүй юм. За яг би маргааш хурандад хэлчих нэ.
Одоо тэгээд яах вэ? Яах юу яах вэ? Хэдэн солидаануудыг аваад л явхаас. Хорондоо юу гэж хэлэх вэ? Автобус замдаа эвдэрсэн гэж хэлчихгүй юу? Ойлгоо. Автобус зассан хүмүүстэйгээ л тооцсон үз. Жиклерүүд бохирдсан байсан уу? Тийм ээ. Тэгээд л тэр чөтгөр гэж. Дээрээс нь бас толгой харах гээд байдаг. Хөөш. Бүгдээрээ хачиртаа талхах уу? Тэгэж. Медведев. Яваад Медведев. Нөхөр ахмадаа. Манай Медведевийг шил вискигээр содий гэж гуйж байсан нь үний юм уу? Гүй чи бас тэр уханд үнэмшчихээ юу? Тийм ээ, үнэн. Хорон дээр бүртгэгчээр авах гээд байхаар нь би тэрэнд 5 салаа үзүүлчихсэн. Тэгвэл танаас хариугаа авч байгаа юм байна нөхөр ахмадаа. Нэр шүү. Хариугаа авч байна. Муу нов шигд. Өхрийн махта талах хэдв? 20 рубль. Хям тань 15. Тэр шилэнд байгаа картел хэдэн грамм үлдсэн бэ? 100 л үстэй. 50 грамм нь хэдий? Тэрний хооронд архиа усан дээр үстэй. Би бармен болсон цагт архи уuna. Тэгээд 50 грамм нь хэд юм бэ? 50 грамм нь бол 375 рубль. Нарны хөндөй гэдэг дарс хэдэн рубль вэ? 100 грамм 40 рубль. Гэхдээ энийг бид хүртэл уудаггүй. Зүгээрээ хавар стюк уучихна. Тэгэхээр хямта талах 3-ыг 100 грамм картел. Шууд шилтэн өгчхөө. Тэгээд нарны хөндөй дарснаас нэгийг. Хурастюк гэж юм бэ? Чи мэддгүй юм уу? Энд ажилдаг мөртлөө мэддгүй нь сонирн байна шүү. Зүйтэй сайн байна Медведев. Аваач тий. Жаахан татчихъя. Алло. Энд чи юу юм бэ? Энэ дарснаас та хоёр дотроо зас. Харин энэ ажилчин хэрэгтэй. За. Та хоёр надад 995 рубль өгөх болж дээ. Бараг 1000 гэсэн үг. Чи бүр солиорч хаяа Медведев. Яг үү. Хачиртай талах ширхэх нь 250. Дээрээс нь лагуна 200. Гэчээр галзуураагүй ээж. Үгүй дээ ахмадаа. Энэ яг солиорч гэж. Медведев хараалж хамаа гэдээсэ. Санаа зовлтгүй. Бүх юм бүтэн. Ночь такая, знаю, убегай. Если не хочешь, ай-яй-яй, на уме грошей чемодан, а в руке пляшет попаган. Береги южные, северы в южные, делаем ноги орда. Да, дальние, дальние звезды, печальные, жми на педальку балда. Да. Потянем золотой туман, улицы подруги нас любите снова. Потянем золотой туман, стоп караван. Приехали, ночь такая, знай, убегай. Зиму провожая, весной встречай. Лучше обнимать океан.
За зэргүүдээ. Автобусанд сууцгаа. Алив. Явцгаая. За тэгээд байхгүйгээд байсан чи яалаа? Сайн хүн туслалгүй яах вэ? Кавалио. Дуугаас олж идэх үү? Ийм сайхан хүмүүсийг гаргаж байхад тийм нэг сэтгэл татсан дуу тавьчих. Ямар барилгын зэргүүд биш. Мэдлээ. Энэ яагаад байгаа юм бэ? Юу? Чи сонсохгүй нү? Өсгөж хахираад байна штэ. Зүгээр л үстэй. Хархираад байна. Ингэж. Юунд тогсоод байгаа юм бэ? Яваад хараад таач. Мэдлээ. Картель. Когняк. Гоё юм шүү. Яаж ингэж хийдэг вэ наа? Завац. Картель. Когняк. Мөн картель когняк. Энэ хүн коньякийг холих аргаар 60 гаруй оливик төрлийн хүнсний цэвэр бүтээгдэхүүн хүн болон дарсны спирт нэмж хийсэн бөгөөд лимузны царсан дорхонд дарагшуулсан билээ. Нөхөр ахмадаа бүхэн зүгээр байна. Хаалга тогшиж бай гэж чамд заагаагүй юу? Ууслаар ахмадаа. Ямар нэгэн баяр болоо юу? Хамт байлдаж явсан найзтайгаа дайралцсан юм аа. Та байлдчихсэн юм уу? Мэдээж. Юу бэлгэлснийг нь хардаа. Картель. Гараа дата ямар чиний хүш. Амсхоо. Гой өнөртөж байгааз. Тийм байгааз. Надад бүх коньякууд адилхан байдаг юм а. Гэхдээ энэ мухлаг зардаг найруулсан арх шиг л өнөртөж байна. Муу малнуу та нар бүгдээр адилхан өнөрлөх байтугай өөрийн гисэн толгоогүй юмнууд. Алиг гүгээд өсгчийг хурдан зас. Гүгээд. Амтаа гэж. За хэлсэн ёсороо 3 лаазыг авчирлаа. 2 нь жигэнсэн мах, 1 нь өтгөрүүлсэн сүв. Өтгөрүүлсэн сүү жигэнсэн махнаас илүү үнэтэй юу? За чи үн нэмээ дугаараа. Чамтай тооцоогоо евроогоор хийж чадсан шүү би. Бид бартрийн өөр ингэс хуультай. Суугчивд 3 жигэнсэн мах өгдөг байсан биш үү энэ чинь? Тэр чин шалгарсан манай хүн байсан учраас 3-аас илүү юм өгдөг байсан. Харин чамайг бол би ямар хүн гэдгийг мэдэхгүй. За тэгвэл мэдэж ав. Мэ. Оо. За тийм бач. Чи бид хоёр ч нэлээд юм үзэх юм байна да нөхөр Вокутагийн. Танай дундад Азад 8 бүр цусандаа шингэсэн байдаг гэдэг нь үнэ юм да. Би Чукоткоос ирсэн юм шүү тундраа минь. За яв. Уцтуу. Утасдгүй л үуч. Энэ ч юу ч мэдэхгүй. Гол нь Веркатай хамт хазгар гэнэ алгуулсан гэх юм. Хазгар юм бол хол явахгүй. Сокл. Хүүхэн чинь чамайг хайж байгаа юу? Та хоёр чинь манайхаас хамгийн удаан үерхсэн биз дээ. Каба, энэ мөг зайлуулаад хач. Түрүү ч удаагүй дээр нь гөвчгөн шүү. Харда. Би явлаа. Явлаа.
Яагаад суугаад байгаа юм бэ? Гараа Жекс. Өргөлөөч. Нөхөр хамда таныг байхгүй хооронд Бүхэн зүгээр үү? яг тийм. Тэгэхээр Медведев та хоёр шин зэргүүдээ хоёр тасаг болгоод хооронд оруулчих. Усанд оруулаад үс сахлын авсны дараа ангитайгаа танилцуул. Яхан дасч өг. Мэдлээ. Гүйцэтгэх. Сайн уу? Сайн. Яаж явав та? Ястагал. Дараа ярина. Хадкавын зэргүүд ирээ шивдэ. Яагаад тэр үлээ? Дараа нэрье. За тэгэхээр та бүгд манай зэргийн ангид аль пахаар ирлээ. Төрүүч нарын үгэнд орж тушаалыг биелүүлэх нь та нарын гол үүрэг. Харин одоо та нар хоёр тасаг болоод хуаранд руу явцгаа. Нэг л санаанд хүрэхгүй хүүхдүүд байх чинь. Нөхөр хорондоо бид хамгийн сайнуудын шилж авсан. Шилмэл хүүхдүүд шүү. Одоогийн хүүхдүүд жижигрээд байна да. За тэгэхээр хал зэргүүдийн төлөө 5 хундагаа уухуда. Сайхан залуучууд байсан юм шүү. Явцгаая. Нөхөр хорондоо Яасан бэ? уумаргүй байна. Яагав? Өвдөө юу? Харин чи би юу? Би болохгүй баавал тэрэн чи болохгүй. Ажил их байна. Энд чинь харин зүйтэй. Зөв ярьж байна. Ажил хэрэгчээр. Хамгийн түрүүнд юу байх ёстой вэ? Ажил. Зүйтэй. Арихуул тэр тэргүй хаашаа суух таахгүй. Зөв. Баавал тэрэн диж юу л да. Гоё байна шүү. Залгийн мөч хөөгч юм да. Би юу гээд байлаа? Галтайгоо дөөрийн хүн байхад ашиг гарч ирж ил таараа. За мэдвэ. Төрүүчийн мөрдсийг хязгаах байх гэж байна да. Юугаа балаараад байгаа юм бэ? Би харин ч ирүүл байна шүү. Гүнкө та хоёр бол баараггүй баг төрүүч болно. Тэр чи юу л бол доо. Рот бүрэн бүрэлдээг байгаа шүү дээ. Бүрдээд гүнкө та хоёрыг орлогчоор тавих гэж байгаа юм шүү. Гүнкө жижүүр дээр сокол бид хоёрыг яаж тэгэлсэн гэж. Юу гинэ? Тэгэлсэн гин шүү. Сийхгүй ярьж байгааг нь орон дээр өдөржигээ хэн хөвтөд байла. Шин зурагт хэн үздэг вүлээ? Тэрнээс өмнө бид амьсгаа нар шиг зүтгэл үзтээ. Амьсгаа нар гинэ? Ёстой аратан. Аратан гэвэл хадаг коол баг. Толны өмнө яаж живжигснээ та нар харсан ч улаасаа. Тийм шүү. Шөн дунд нисвүү айцл гэсэн үг. Сокол чи яагаад унжиж байна? Илтгэхийг зөвшөөрнө үү? Соколовыг шалган дээр нэг эмэгтэй уулзъя гэж байна. Кузьми минь битгий уурлал та. Би чамд бүгдийг тайлбарлалаа шүү дээ. Нэрээс сургал намайг дотор байранд оруулсан. Тэндээс 40 минут алхаад л чам барих хүрээд ирнэ. Гоё байгаа биз? Чи тэгээд ямар мэрэгчлээ болох юм? Хувцсны зохион бүтээгч. Гүд тосгонд хувцсны зохион бүтээрч ямар хэрэгтэй? Мужаа мосон ч хамаагүй. Чамтайгаа ойрхон байвал боллоо. Өмнө нь хэлж болсонгүй юу? Чамайг Орос орноор ирэн сурвалжлах төглөө шүү. За Кузя намайг уучлаа та. Чамд гинтийн бэлэг барих гэсэн. Үдгээ чадлаа шүү. Эхлээд айлгаад дараа нь баярлууллаа. Хөрхий зайлвал миний төлөө санаа тавьж яас их зовсон бол Тийм доо. ээ. Гэхдээ одоо хоёулаа ойрхон болсон. Өдөр болгон уулзаж болно. Тийм дээ. Амралтын өдрүүдээр би байхгүй байх шүү гэж ангийн даргад хэлчих үү. Чөлөөгөр уулзаж болохгүй юм уу? Сард нэг удаа. Дэсрээд явж болно л та. Ихтэй баригдвал нэг хэсэг уулзалдахгүй. Баригдуулах загнах уу? Юуг загнах юм? Үгээр л буудчих. Чи үннээсээ яриад байгаа юм уу? Үннээсээ гэвэл яах? Рен ТV үзүүлж байна. Рот зэрэгц ном хүн. Нестеров. Би Горданов. Ээ. Хазогдо. Байхгүй.
Нэр хэн блэ? Таних уу? Үгүй. Та нэрээ хэлээгүй шүү дээ. Өөрөө алиад өгч Куклачев. Би Лавров. Куклачев гэж байна. За тэгэхээр Ротын бие бүрүүлдэхүүн бүрсэн танилцлаа гэж үзье. Одоо та нар хэн блэ? Гоожрууд. Үгүй дээ. Та нар гоожрууд биш. Дөнгөжил онгос. Тиймээс жинхэнэ гоожур болохын тулд та нараас энэ үнрийг гаргах хэрэгтэй. Найруулагч Сергей Орланов, зураглаач Петр Карасамперов, кино зохиолыг бичсэн Леонид Купридов, Александр Буленко, Сергей Олехник, Александр Тыкун. Гол дүрд Борис Щербаков, Ольга Фадеева, Роман Мадьянов, щекочет глаза. Цэрэг Эрс 2. Хоёр дугаар анги. Амрыг ирээд хурцлэгчээ. Орж болох уу? Ороод л хүлээж явах хэвээр. Амргийн нөхөрлөд турандаа. Эвлэгч Смайлков. Таны гэрдэл суугаад хүлээж байдаг юм уу гэж бодсон юм да. Сонирхож байна уу? Тийм ээ. Танах сайхан анги юм аа. Манайх нэрээ сайн анги шүү. Тойрогтоо шилдэг нь болох санаатай байна. Та тойргийн штабаас шалгалтаар явж байгаа юм уу? Үгүй дээ. Сургуулаа төгсөө танай төгөөрлөгцөе. Чи тэгээд илэнцгээ хийгээд энд хүний юм ухаа цуугаад байгаа юм бэ? Ангийн дарга руу гүгээд үтлээ. Яа. Тиймээс Медведев Гүнко хоёрыг төрүүлж болох хэрэгтэй. Югмэр байна. Медведев ч яг болж л байна, харин Гүнко дэний нэг дутмаг юм шиг санагдаад байна. Тэгээд хэнийг болгохыг? Соколовыг. Соколов. Соколов өдөрт хавьяасгүй шүү дээ. Яадаг гэжтэй Соколов сайн зэрэг. Тийм бисэн их бай. Сайн гэдгэндээ мэдчил байна л да. Гэхдээ төрүүч хүн цаанаа нэг тийм суусан гадраасаа чулуу атгадаг, цэргэлэн гүйлгээ ухаантай хүн байх ёстой. Танаа Соколов шиг зөвхөн шалгалтын ажил хийх тийм ухаан хэрэг. Нэг бай яах гэж энийг яриад байгаа юм бэ? Яах гэж? Чөтгөр гэж Соколовын ачаал бид урлагийн үлсэг төрүүлээ биз дээ. Соколов бүгдийг хийж чадна. Тэгээд бас техниктэй гарын дүйтэй. Заац Соколов, Гүнко. Бодож байгаа зүйл дээ. За тэргүүдээ. Та нар Эслэгч Смайлковыг танилцуулъя. Эслэгч Смайлков манайд Актимаас ирсэн. Сургуулаа онцлогсон хүн. Эрч хүчээр бэлгсэн шинэ боловсон хүчин. Эслэгч Смайлков Алба 2 дугаар ороодод хаахаар болсон.
Тиймээс шин даргаа хүлээж авна уу? Бас нэг юм байна. За. Анги. Эргэж. Номхон. Ангийн зөвхөрөгчийн тушаалаар байлдааны болон улс төрийн бэлтгэл хичээл амжилт гаргасан дараах байлдагч нарт баг төрүүд цад олгохыг тушааж байна. 1-р ороод Авдеев, Никоненко, 2-р ороод Медведев, Гунько. Би юу гэдэг вэ? Цад авган шүү. Үнэ. Харин чи яагаад дөрвж очих вэ? Чимээгүй байгаач. Мөн албаа онц хааж байгаа дараах байлдагч нарт баг дарга цалыг олгож байна. Пермилзев, Егоров, Заклов. Манай савгад нас орж гэж. Савгад чи онцордох тийм үү? Амаа татвэ үстэй. Огч шүү Кабанов. Олон. Ротын садаан даргаар дэслэгч Смайлко Валерий Геннадьевич томилогдсон. Насхийн даргаар баг төрүүч Медведев, Гунько нарыг томиллоо. Асуух юм байна уу? Юугаар хамдаа? Баг дарга Соколов юуны дарга вэ? Баг дарга Соколов юуны ч дарга биш. Баг дарга бол бас л байдаг ч гэсэн үг. Зөвхөн онц сурдагтан гэдгээрээ л ядгарна. Ойлгомжтой. Би бас тэгж бодсон юм аа. Асуух юм байна уу? Юугаар хамдаа? Манайх салаан даргагүй байсан шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тийм оронтой байдгүй. Өөр асуулт байна уу? Ротыг өдөрт дэслэгчээ. Рот. Номхон. Төлөвлөгөөт хичээлд ороход мэлдээд Юунда зогсоод байгаа юм бэ? Дэслэгчийн командыг сонсоогүй юу? Баруун тийш. Эрг. Хичээлдээ анхаад марш. За өдөр. За дүүхүү. Тэр тосгорыг дахиад арччих. өмнө арчсан шүү дээ. Арчсан уугүй юу гэж би асуугаагүй байна. Зүгээр л арч гэж байна. Нэг гадрыг 2 удаа арчиж яах юм бэ? Ойлгосонгүй. Өвөө нь чамд хэлсэн тул чи 10 удаа ч арчиж болно. Эмээ дээр өссөн юм оо. Дүү минь. Ингэж ярих хэрэггүй юмсан. Айд бос. Бос гэж байна. Юу гэж? Юу болов? Энэ хэн бэлээ? Байлдагч Лавров. Яасан? Байлдагч Лавров Пети гэж байна. Явж вэ. Би учрыг авчих. Удахгүй бүр толгой дээр гарах нэ. Чи яагаад байгаа юм бэ? Нөхөр байлдагч нараа энд юу болоод байна? Цэвэрлэгээ хийж байна. Нөхөр дэслэгч. Ойлгомжтой. Үргэлжлүүл. Догс. Яагаад гараараа вэ? Тэгээд юу гарыг? Шалны мотор. Бид дандаа л гараараа угаадаг шүү. Эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Ер нь шалны мотыг яах гэж зохиосон болж таарч байна. Шалны мотор тосгор угааж болохгүй шүү дээ. Болохгүй гэж бодож байна уу? Аль болчуураа. За тэр ингээд. Баг зэрэг чангахан шиг дарсан шиг. Хөнгөн далайцтай арчих юм бол болно шүү дээ. Ингээд. Угаасаа цуурчихсан байсан юм аа. Медведев. Би чамтай хоссоргоож гэж. Хин ингэчээ сардаг байна аа. Нөхөр ахлагчаа энэ 100% миний буруу. Чи ингэж хагартан савируулсан хэрэг үү? Үгүй шалны мотор.
Одоохоороо биш гэдэг нь ойлгомжтой. Медведев. Одоохон энийг наа. Мэдв. Мэдлээ. Яадаг мó монд бай. Дэслэгч чи хамт олонтойгоо тулж ажиллах ёстой болохоос тосгоортой тулж ажиллах хэрэггүй. Хуаранг тэр чигээр нь сүйрэх санаатай байна уу чи? Угаасаа сэтгчсэн байсан шүү дээ. Тийм ээ, цав суучихсан байсан. Цав суугаад 3 жил болж байна. Цаашаач 3 жил болох байсан. Жордонгийн тосгоор хэдэн жилийн хугацаатай ашигладаг чи мэдхүү? 10 жил. Ойлгож байна уу? 3 жил биш, 10 жил. Би төлчих юм уу? Наад хараад идсэн мөнгө нүднээс минь далдхий. Ангийн захирагч ороод ирвэл яах юм? Мөнгөний авсан гэж зогсож явах юм уу? Дэлгүүрээс өөрийг авчих л да. Маргааш би шинийг аваад ирнэ. Аавна юм шүү. Али мөнгө. Балайн. Шал өөр юм аваад ирнэ дээ. Зогс Майкл. Дөрөв ясаар ямар тосгор байдгийг чи мэдхүү. Мэддэггүй аа. Дахиад 100 өгөх. Юм яаж мэдхүү? Үнд орчихсон юм билүү? Амьдрал хэцүү болоод байна. Зөөд явж үзээрэй. Хараад идсэн энэ дэслэгчүүд хаанаас гарч ирдэг вэ? Чөтгөрч. Бага даргаа гэж. Бага даргаад ихийгээрээ. Онц байлдагч. Онцгой хийх ёстой юм шүү дээ. Габано, чи атааргаад байгаа юм уу? Юунд нь атаархдгийг? Цэвэрхэн мөрдөстэй хүн цэвэр сэтгэлтэй байдаг гэсэн. Ой чи. Талах өгөх. Чи ч юм блэ? Папанд руу юу гэдэг вэ? Папасоогл. Тий. Ямар хачин нэр юм бэ? Молдов юм уу? Мама зоглоо яасан бэ? Юу нэ? Чи чинь папа зоглоо үстэй. Ээж чи хаана гоё? Ээж гэртээ байгаа. Ийм юм яаж иддэг вэ? Амара. Насаг босс. Со. Босс. Со. Босс. Али бүгд цоцгаа. Суугаач. Медведев энд юу болоод байгаа юм бэ? Зарим цэргүүдэд хоол таалагдахгүй байна гинэ. Тэгээд хоолыг шингээж өгч байна. Тэгээд хоол хэн таалагдахгүй байна уу? Дахиад асууя. Хэнд хоол таалагдахгүй байгаа юм бэ? Бүгд л идж байна шүү дээ. За, үргэлжлүүл Медведев. Босс. Со. Босс. За Куклачев. Хоол чинь шингээ юу? Шингсэ. Яг л бүгд гараад жагс. Яагаад огсоод байгаа юм бэ? Хоол дөнгөж сая шингэлээ штэ. Орой хоол хүртэл тесттэй. Жагс. Өнөөдөр та нарын нэг нь өдрийн хоол идэхээс татгалцсан гэж би сонслоо. Ичээж та нар, ичээж. Та нарыг улс хооллож байна. Өдөр болгон хооллдог. Гэтэл та нар яаж байна уу? Хоолноосоо татгалзсан гинэ. Өнөөдөр хоолноосоо татгалзсан бол маргааш эх орноо хамгаалахаас татгалзах хэрэггүй. Та нарт эх орн чинь өдөр болгон хоол өгч байхад хариуд нь та нар өдөр болгон эх орноо хамгаалах ёстой. Жишээлбэл чи. Сонсохгүй байна? Би нэр ус байдгүй. байлгч лавров. Байдагч лавров. Та яагаад хоолноос татгалзсан? Бүр ахлагчаа ийм хоолыг тосгонд гахайнуудад л өгдөг юм. Юу гинэ чи? Медведев чимээгүй. Айв. Гахайнууд гинэ. Бүгдээрээ тэнд байгаа хөндлөвч рүү хар. Медведев байдагч нарт хэдэн дасгал үзүүлээд төргөл. Төргөлөөш Медведев.
Харвуу чи. Одоо хэлээд. Хосгон гахайнууд ингэж чадах уу? Чадахгүй. Зүйтэй чадахгүй. Чадахгүй байхгүй юу? Харин цэрэг хүн бол чадна. Яагаад гэвэл цэргийн хоол бол пижээлэр баялаг илчлэг ихтэй. Уураг амин дэмэг тэнцэн хуваасан байдгийг. Энд жигэнсэн мах талах. Наа захын цай хүртэл орно. Зүйтэй. Тиймээс сахлаа имрээд ой санаандаа хадаад авцгаа. Хайрамд сахал ургаж болохгүй. Энэ хэн хэлсэн бэ? Аа? Цэрэг татлах дээр тэгж хэлсэн. Үгүй сая хэн хэлсэн бэ? Би хэлээгүй маа цэрэг татлах дээр хэлсэн. Би хэн хэлсэн бэ гэж байна. Нэг офицер хүн байсан. Нэрээ хэл хурдл. Папа зогл. Папу. Хэн нэ? Папа зогл. За ойлголоо. Тэгэхээр папа зогдоо. Сахлаа имрээд ой санаандаа хадна гэдэг бол нэг тийм өөрөм цэлэг байгаа юм. Зүйрлэл үг. Тэм. Хинсээ дуурваа. Зүйрлэл үг гэдэг бол хөвшмөл хэллэг. Хөвшмөл хэллэг нь утга агуулгаараа тухайн хэллэгэнд орсон үгнээс хамаардаггүй. Өөр утгыг илэрхийлдэг үгийн сангийн тогтвортой холбоо үг юм. Нэр. Несрүү. Несрүү. Папа зогдоо хоёр гэж. Маа. Энэ хэд чинь ямар цааны хүмүүс вэ? Папа зогдоо. Чөтгөр чамаа гидээсэ. Медведев. Цэргүүтэйг ажил. Би явлаа. Зэрэгч. Ном хон. Дахиад хэлий. Байхгүй гэж байна. Байхгүй. Чөтгөр гэж. Данилич, би ямар өөртөө авах гэсэн юм уу да? Би чамд орос хэлээр хэлээд байна шүү дээ. Байхгүй гэж ганц байсныгаа саяхан штабд өгчихсөн. Данилич, чамд байхгүй гэж хэлж байхгүй. Чи манай хамгийн хямгч хүн шүү дээ. За над чи хямгч хүн бишгүй л би. За хамгийн гол нь надад Жордангийн тосгор байхгүй гэж хэлж байна. Надад энэ суултуураас өөр юм алга авмаар байгаа бол энийг л авахгүй юу? Чөтгөр гэж. Яа гингээд. Яах вэ? Үлээжтэй. Яг би захиалга явуулчихъя. 2 сарын дараа ирэх үз. Үлээмэргүй байгаа бол өөрийнхөө мөнгөөр дэлгүүрээс авахгүй юу? Яа би. Өөрийн мөнгөөр дэлгүүрээс авчих юм чинь. Ард тал юм уу харах. Оросын армийн нэр хүндийг өргөх нь бид бүгдийн эрхэм зориг. За. Жишээлбэл би танаа ротод ирээд 2 хонжуугаач зарим нэгэн дутагдлыг илрүүллээ. Энэ бол маш хариуцлагагүй салан задгай байдал. Ротын жижүүр өгшөхаа. Рот гараад жагс. Үгүй юу лээ. Рот номхон. Тийм. Шин зэрэгүү. Үгүй. Байлгч папа зогдоо. Ротын зэрэгч байна уу? Байлдагч яагаад команд өгөхгүй байгаа юм бэ? Зүгээрээ нэплээч. Байлгч папа зогдоо шин зэрэг болохоор одоохондоо учраа олохгүй байна. За энэ ч яах вэ? Ахамдаа чи хэлдэ. Шин дэслэгч маань ямар шүү вэ? Яг зүгээр юм. Энэний дагуу Оросын батлан хамгаалах яамны сайд өөрчлөн байгуулах үндсэн хэд хэдэн чиг замуудыг тодорхойлсон юм. Одоо бүгдээрээ зүйл болгоныг тусад нь авч үзье. Рот намхон. Хөрдөө дурандаа. Болно өргөжлөө. Болно. Ахмад бид хоёр сонсоод. Тэгэхээр нэгдүгээрт армийн өөрчлөлт зохион байгуулалт нь эхэлж дотроосоо явагдах ёстой.
Тиймээс цэрэг болгон өөрийн гэсэн үзэл санаатай байх нь чухал. Нөхөр дэслэгч. Энэ зүйл ангина цэргийн албын тогтолцоод үзэлд албан ёсоор орж байгаа юу? Суун цэрэг. Бүгд асуултыг ойлгосон уу? Энэ хариуцсан байна уу? Нөхөрдөө турандаа. Үгүй. Бид одоо явлаа. За, цааш нь. Танд дэслэгч ямар санагдав? Үгүй ямар гэхэд угтаа зөв ярьж байгаа ч нэг л итгэл мотой юм да. Та дууг нь хэлж байна уу? Зүгээрээ хоолойг нь суулгаад өгнө. Сайн зааж өгөөрэй да. Хүний нойр хүрхэл юм байлаа шүү дээ. Нойргүй ханаа юу? Юу нэ? Унтаагүй юм уу гэж байна. Залуу их нэртэй хүн яаж зүгээр унтах байх юм да. Шүнжэнгөө энэ тэр гэсээр байтал нэг мэдгэл өглөө ажилдаа явах цаг болчих юм да. Тэр жаргагүй. За явъя да. Ажил их байна. За тэгээд дэслэгчийн хүүхэн шиг хоолойг нь сайн суулгаж өгнө шүү. Ой, чи хогийн савыг харахгүй байна уу? Амхи ав. Юугаа хайгаад байгаа юм бэ? Чамайг тамхи хай гэж хэлээгүй баг шүү. Тэгээд яадгийн. Яваад хүр заваа дээр айлаалагч минь. Нөхөр багдарга. Сакалов. Чамайг алгадасаа. Би. Чи яагаад байгаа юм бэ? Цолоор ч дуудаж байхад хариулдаггүй юм уу? Асаагүй байна. Асаагүй шүү. Байлагч байхдаа чи гайгүй залуу байсан юмсан. Магдарга усансаа хойш хүн биш болжээ. Хосоор гойж гэж. Ягж болохгүй шүү Сакалов. Ядаж ивээгчтэй баярлаа гэж хэлдэг юм уу? Ямар ивээгчд? Чи араа магдарга цолыг тэнгэрээс унсан гэж бодоогүй байж? Энд ганц хоёр хүний нэмэр орсон гэж хэлж болно шүү. Хаа байсан юм? Инкэ Сакалов. Ахлагч Шматко өөрийнхөө хүмүүсийг гаргуунд нь хайдаггүй юм. Дандаа тусалдаг. Ахлагчаа, намайг буцаагаад байлагч болгож болохгүй юу? Яагаад хэрвээ? Магдарга байх муухай байна уу? Зүгээр л дээ. Гэхдээ хүмүүс шоодоод байх юм. Төрүүч гэхэд төрүүч биш, байлагч гэхэд байлагч биш. Нэг тийм саармаг амт. Саармаг гинэ. Бид нар чинь бүгд чамд атааргаж байхгүй юу? Ойлгосон? Бүгд. Энэ хоёр ч гэсэн атааргаж байгаа. Атааргасандаа бүр гүйж байна гэж. Магдаргаж юу юм? Юу юм бэ гэж асууж байна. Мэдгүй. Тэгвэл магдарга биш нь онц цэргийг хэлж байгаа юм. Онц цэргийг. Дэд ахлагч гэж хэм. Дэд ахлагч бол жинхэнэ эр хүн. Жинхэнэ эр хүн бол дэд ахлагч. Үнэн мэд. Үнэн. Чи хот ормоор байна уу? Ормоор байна. Үзээ. Одоо ч болно. Ахмад зөвшөөрөх болов. Чөт тэргээс Сакалов. Чи байдагч байсан бол чамайг явуулахчгүй. Харин багдаргыг дандаа явуулдаг юм ойлгов уу? Ойлгосон. Баярлалаа ахлагчаа. Баярлалаа гэж ямар баалгах вэ штэ. Сакалов. Над дээр. Хоторх дэлэмдээ чамаар дэлгүүрээс ганц хоёр юм авах гэсэн юм аа. Ойлгов уу? Үгээд мэдлээ. Магдарга шиггүй л дээ. Хөл чин газар хүрлгүй хөөч байх ёстой. Зүйтэй. Илтгэхийг зөвшөөрнө. Юу болсон бэ Сакалов? Чөлөөн дээр гарын үсэг зурулах гэсэн. Алив наашаа. Явахыг зөвшөөрнө. Яваа яв.
Ой хүлээдэ. Чи чинь баг дарга үү? Яг тийм. Тэгээ мөрцөө солихгүй яасан. Амжаагүй нөхөр хамтаа. Одоохон соль. Нөхөр хамтаа. Би тэнд нөгөө уцтаад тэгээд би тийшээ Хамаагүй. Алив, чөлөөг наашин. Баг даргаар бичсэн энэ чөлөөг би баг даргад л өгнө. мэдлээ. Нөхөр дөрөвчээ. Одоо болсон юм шүү. Лавров чи өөрийгөө л бодох юм. Хөөрхий болуулах гэж байгаа тамхины шиг бодооч. Чи төсөөлдөө. Тамхины ишний хамаатан садангууд нь хайрцагаараа. Бүр багцаараа ирээд никотинын нулимсаа дуслуулахдаа энэ муу байлдагч Лавров гэдэг амтэн ганц муу тамхины ишийг хүн шиг оршуулчихгүй дээ гэж бодно шүү. Тиймээс ухаад бай. Одоохон дууслаа. Баярлалаа дөрөвчээ. Орос улсын төлөө зүтгэе. Нөхөр баг дарга орохыг зөвшөөрнө үү? Би байлдагч Кабанов юм аяхыг зөвшөөрнө үү? Битгий тоглоод байл да. Юун дээр тоглох гэж хинч тоглоогүй. Баг даргатайгаа тоглоод асуултаа шүү дээ. Кабано, нэр даапалха болооч. Өө, чи бас хадханд нь орж байгаа юу? Аргагүй. Баг дарга баг төрүүлж ширүүн гэсэн. Хүн хоцрох гээд байгааг харахгүй нь. Би өгөн тусламаар л байна. Наач чи хоёрхан үдстэй. Тамхины энэ иш байлдагч Лавровын эрүүл мэндийн төлөө тэмцэж байгаад амнасаа алдсан. Өнөөдөр бид бүгд тамхины ишийг сүүлчийн замд нь үдэж энэ гунигт хувь тавилан энэ хорвоо дээр дахин бити давтагдаасаа гэж үнэ найдаж байна. 50 нойрсороо тамхины иш минь хөрс дэлхий чамд шүүлтүр болов. Яагаад байгаа юм бэ? Гашуудаач. Лавров, ёслын бодлого хийгэрэй. Яаж? Юу яаж гэж буудахгүй юу? Надад буу байхгүй шүү дээ. Тэр хүний гол зэвсэг гар толгой гэдгийг мэдгүй мө? Алив тэ? Дахиад сомоо битгий хайр. Эхлээд төр төрөксөд нь салах ясааг үүсдэг. Эхэлдэ. Сайн уу? Мэдээлэлсэн дуучлаараа байринг. Ротын захирагч намайг мөрцөө хаад гээд явуулдаг шүү. Хүчи минь дэвшчихсэн юм уу? Ата тэгээд хэн болсон юм? Тэр онц шээ. Дөрөвч болсон уу тийм үү? Баг дарга. Ястаа гоё. Дөрөвчээс том гэсэн үг үү? Варя, чи бас битгий даапалаад байл та. Би яасан юм? За, энэ тухай яриад явах. Явъя. Бид цаг багна. Би чамд нэг гоё газар зааж өгье. Юу л да Варя. Хоёулаа хамгийн түрүүнд ихэж дэлгүүр ороодох уу? Дэлгүүрээ. Тийм ээ, би нэг юм авах ёстой. Шалахгүй юм да. Тэгээ. Явцгаая. Миний муу баг дарга. Залуусаа. Та нар яагаад хуарандаа суугаад байгаа юм? Гараад жагсах юм уу? Юу дээ? Надаа ямар сайхан байна гэж нараа игээд л. Нар юу гэлээ? Нар бидний бие махбодыг дэ амин дэмээр хангаж өгдөг гэж хэлж болно. Харин хамгийн түгээмэл өвчин бол амин дэмийн дутагдал байгаа юм шүү дээ. Бид дандаа л хуарандаа суудаг штеп.
Ядаж сонхонд ойрхон суугаач. Эрүүл мэндэд чинь хэрэгтэй шүү дээ. За ингээд. Та нарын ор буруу байрлалтай байна. Сонхонд ойртуулж байрлуулах хэрэгтэй. Энэ дошаалов. Нава баргал. Дошаал гэх үү дээ. За илүү. Сод. Бүгд орнуудаа зөөцгөө. Тэрүүс нар яасан? 2 цай, 2 пэршгэ. 2 цэцгий. Бүгд өчигдөр ирэх шүү дээ. Цай хүртлүү. Цай нодлон жилээс ирэхгүй тасарчихсан байгаа. Сууцгаа. Баярлалаа. Төрүүч байх цайх юм аа. Бөөн жаргал. Юун сайхан байна? Дөнгөж баг төрүүч. За авчихлаа. Үгүй шалахгүй юм чи энэ үү? Тийм ээ. Анхлагч маань загсыг. Хүшээ. Ямар хөөрхөн юм бэ? Танах бүгд ийм цуудалтай юу? Бүгд энэ Финлянд ирэх гэсэн хамгийн сүүлчийн давлаа. Чи тэгээ күүзэ ядаж зүнхүү тавчрахгүй дээ. Юу? Яарад юунд тэр цүнхүүд? Тэгээ наатаа бариад явах юм уу? Яасан? Үгүй яах вэ? Ямар ч ордонгоо сулгаасан биз дээ. Дэлгүүрээс авсан юм чинь. Явъя. Дэжгүй юм гэж. Их. Чи түрүү чулаагүй байж дарав байл та. Яасан? Чи цад лаврагыг яагаад өдөр шөнөгүй өвлийн үзээд байгаа юм бэ? Хандын дарах хэрэгтэй. Чи өөрөө бас тийм байсан шүү дээ. Би ямар байснаа мэдж байна. Мо. Та нар энд байсан юм уу? Цай уугаад тэршги идээд л Суулт дуртаа оруулахгүй гээд байна шүү дээ. Болохгүй ээ. Яагаад? Боловсон газрыг нийтийн бизнес газар болгох нь уу? Хаашийн? Бид ямар бизнес гэсэн юм уу? Ёстой гойрдгоо. Тэгсэн ч гэсэн болохгүй. Муухай үстэн чи. Би энийг саяхан дэлгүүрээс авсан юм аа. Цоо шинээр байгаа. Нэгдүгээр дэлгүүрээс гэсэн би чиг алга. Хоёрдугаарт хүмүүсийн дургуй хүргэн. За гүзээ явъя. Яад юм бэ? Барагчхоо. Хоёул зүгээр л зугаалаа. Кинонд орно гэж худлаа юм байна. Ротын бие бүрэлдэхүүн юу хийж байгааг мэдж байна уу? Хойрын дагуу одоо амралтын цаг. Амралтын цаг гинэ. Эгүүл цаан чин цэргүүд орд дэвсгэрээ зөөж байна. Али босоод хуаранд балхаад марш. Идэх юмаа дуусгачаад явъя. Дараа дуусга. Дөрвөс нар цэргүүд явдагдах ёстой. Ямэс. Хурдан босоод явцгаа. Идчихэд өдөрдъя. Миний хэлснийг сонсч байна уу? Аль бас номхон. Нөхөр төслөгч. Монголд номхон команд өгдөггүй шүү дээ. Хооронд өгөөгээд. Хой. Монгол хин төдх юм бэ? Йоо, бид ямаач идэж амжаагүй шүү дээ. Хэд өгөх ёстой юм? 22 өрөө. Яваагүй юм уу? Яагаад би таныг урд нь хараагүй юм бэ? Дэслэгч Исмаилков. Сургуулаа төгсөөд ирсэн. Энд албахаар ирсэн байхгүй? Тийм үү? Ирсэн бол тэгээд хаяа орж ирж байгаарай да. За. Дэй. Танаа ахлагч чам сайхан чөлөө өгчтэй. Кафенд суугаад кино ч гэсэн үзэх шиг боллоо. Энэ балаа юмнаас ийм юм бодно гэж яаж мэдэх вэ? Ой найзаа, наатаха түрүүхч байхгүй юу? Давсаг хагарах нь. Энэ тоглох юм аа олж тээ. Энэ ямар миний хувийн юм уу?
Чи бас юунд нэмээд байгаа юм бэ? Бэг надад ч харахаар инээд хүрээд ах юм уу? Муу ахлагч гэдэг. Сакалов энэ бада юм чинь юу юм бэ? Наадах чи Финлянд их. Хүнд зориулсан юм очиж болсонгүй юу Сакалов? Юу л да. Наадахаас чи өөр тосгор байсангүй. Сакалов энэ тэгээд юу юм бэ? Энэ цэвцэг навчтай хүүхдийн цэцэргийн суултур юм уу? Хариултаа нааш нүг. Юу штэ? Юу вэ? Энэ Финлянд их. Та надад 70 рубль өгөх ёстой. Юу гинэ Сакалов? Байлдаж байхдаа чи гайгүй залуу байсансан. Үнэхээр ээр хүн шиг. Баг дарга болсон биш бүр биш болчихж. Муу балай минь чи одоохон тэр байранд очив. За тэгээд Родноо хүн. зүйтэй. Нөхөр хуранда Ахмад Зөбөв таны тушаалаар ирлээ. Заахам да. Чин зэргүүд маань яаж байна да? Гайгүй. Ургажил байна. Ямар ч байсан хөтөрдөхгүй. Дэсэг шааж байна. Дасчил байх шиг байна. Залуу хүн болохоор итвэх санаачлага ихтэй юм аа. Энэ хуаранч нь яаж гисэн бэ? Яасан бэ? Нэг л тийм юм өргөн болчихсон юм шиг харагдаад байх чинь. Хиймдэл байна шүү дээ. Үгүй нэг л биш. Нэрээ тийм байх шүү. Нарны гэрэлд ингэж харагдаад байгаа юм болов уу? Магадгүй. Магадгүй. Гэрлихтэй байна. Би яах гэж ирсэн бэ гэвэл Глобковд танад эсэж таалагдсан гинэ. Тэгэл танахаар орж гард юм уу гэж бодлоо. Бизнес хөрөө хөтөл өөрчлөгдсөн ч юм билүү? Заавал ойлгосонгүй. Энэ юу юм бэ? Шматко. Амрыг ирэх нөхөр хорондоо. Наадах юу юм бэ? Юу? Наадах чи. Дүрм товцос. Үгүй, наадах чи. Бизнес хөрөө юу? Үгүй, энэ чи юу юм бэ? Энэ үү? Чөтгөр гэж. Юу л да азууч хуучин хагарч гисэн юм. Тэгэл би дэлгүүрөөс шинийг авсан юм. Яагаад ямиг авсан бэ? Финлянд их. Дээрээс нь би бас 68 өрөөг 25 копеек нэмж төлсөн. Гээд ахлагч та явж байна. Мэдлээ. Нөхөр хуранда илтгэхийг зөвшөөрнө. Тэгэхээр ийм байна Ахмадаа. Өнөө орой гэхэд гурвын энэ бүтээл штабд байх ёстой. Харин штабын тосгуурыг эндээ тавь. Мэдлээ нөхөр хуранда. Боллаа гэдэг юм. Байлдагч. Өнөөдөр энд ямар нэг юм болоогүй байж? Болсон. Бид юм ойлсон. Та нар бишээ. Би хуаранг ярьж байна. Бид хуаранга цэвэрлэж салхи оруулсан. Бас орнуудаа өөрчилж тавьсан. За яг. Ор мөн байна. Би бүр бодоод олохгүй байсан. Яах гэж өөрчилсөн юм бэ? Уу яг цонхны хажууд хэмтэл нарны гэрэл хэмжээгээр тусаж ийм ахуудыг дэ амин дээр байжуулдаг юм байна. Цонхны хажууд хэмтхийг хэн санаачилсан бэ? Нислэгч Смалков. Мөн Смалков. Өдлөө ч муусаа амьсгаанууд яагаад удаад байгаа юм бэ? Үдийн хоол 30 минутын дараа боллоо. Ой оронцгоо. Юунд таглаашаа суугаад байгаа юм бэ? Одоохон 5 минут. Үгсний чинь 5 минут муу амьсгаа минь. Ой. Босоо зөөгөө чи өдөр дуусаагүй байна. Айлуу түргэл. Айлваа ой хурдлаа чи өдлөөч. Хөөе оронцгоо. Ажил хийж юм зөөх бол чиний хувь тавилан мэдв. Чи шоргоолноос гаралтай үстэй. Чамд ээж авчин таагаагүй мүү?
Яаж таах вэ? Шавьчнууд ямар хэлтэй биш. Ажлаач юугаа хөдрөөд байгаа юм? Хамуудаа. Тэнд яста гоё юм болж байна. Нөгөө малдаа хэн блэ? Хаба зоог л үлээ. Хадагковын гэгээн дөрөв ястааныг хоноод өгч болсон. Хүүхдүүд даварч байна да. Яалаа гэж тэр. Хадагков л өөрөө үгээр дээрээ үдчихгүй юу? Эцэг ихийн муулс юм баха. Явцгаая. Ямар ханган зогсон гэж нэг л зогсон шүү. Сандлаа тавь. Сандлаа тавь гэж шүү. Алт зэргийг сандлаар бадбол зүгээр өнгөрч болно гэдгийг ард байх чинь чамд заасан уу, аа? Тийм үү? Хариулаач. Тэгвэл одоо мэдчихв. Айрамд зүгээр өнгөрнө гэж байдгүй юм. Ойлгосноо? Оо, нааш. Энэ мөг алчээ л та. Чимээгүй. Чи яагаад хуучин цэргийг зогсон юм бэ? Хариулаач. Манай ээж аав муухай үгээр хэлэхээр нь Юу гэж хэлсэн юм? ээж аав шавж хорхоогоор нь дуудсан юм. Амаадад. Гэнч юу ч хэлж бодно. Гэхдээ энэ зодоо их шалтгаан биш шүү. Манай үйлдвэр дээр инженер байсан. Яагаад байсан гэж өнгөрч гисэн юм уу? За ийм байна. Маргааш жижигт гар. Дахиж ийм юм болох юм бол өөрөөр ярина шүү. Ойлгов уу? Энэ бүгдэд хамаатай шүү. Хараад. Бидний ингэсэн бол халууд бидний лав өршөөхгүй. Өглөө бол сунах байсан. Гэтэл та нар ухамсарын шанаач өгчихгүй. Өөрөвчгөн болж дээ та нар. Өнөөдөр нэг нь хэлсэн бол маргааш бүгд даврна шүү дээ. Та нар яана өөрсдөө л мэд. Би харин станыг янаглална да. Муу хүний онцог. Хөөе чи. Наад өмхий ямаа хаахгүй би хаагаад өгнө шүү. Юу гинэ? Яг чин зэргүүдийг дэмээ юм дээр өдөөд байх юм бол хогчин гэж бид нэр мэдвүү. Бүр ингэж байгаа юм. Нэг оныхаа найзыг жийж байгаа юм биз дээ. За. Юу заа гэж. Хизээ бид найзууд байсан юм. Чийд ястаа хүний оронцог. Эндээс хурдан зайлаач. Нууцнаа нөхөр хамдаа. Тийм ээ. Суугач. Тэгээд ярьдаа. Рот ямар байна вэ? Тэргүүд ямар санагдав? Яг. Юу гэх юм бэ? Одоо ямиг өөрчилж саарыг арилгах хэрэгтэй байна. Юу тэр вэ? Жишээлбэл цэргийн дэг хариуцлагагүй салан задгай байдал гээд. Ямар дэг вэ? Ямар гэж юу? Энэ медведэг байна. Өнөөдөр байлдагч лавраваар тамхины иш оршуулж шал хэрэггүй нөхөх бол энэ ч арайч тийч. Медведийн арга нь буруу байж магадгүй. Гэхдээ нөгөө талаас лавравыг тэгвч байдал сургаж байгаа юм. Мэдвүү? Тэгвэл түрүүснэр мохлог цууж байсан шүү дээ. Амралтын цаг байсан болохоор тэдний ирэх. Би үрдгүүний өдөртөж хуаранг яндаж өөрчлөх ёстой байхад тэр амралтын цаг яадаг юм? Ор дэвтгэрийг нааш цааш нь зөөхийг хэлж байна уу, аа? Нааш цааш нь бишээ. Сонх руу. Дүрмээр ажилласан чи дээр байх шүү. Үгүй нөхөр хандаа. Та юу ч ойлгохгүй байна. Би номноос айран болвол юу ч ойлгохгүй байгаа хүн бол хийл байх шиг байна шүү. Нөхөр дэслэгчээ. Суу. Шал дэмий мушха бол айрам өөрчлөн байгуулалт ч гэх шиг танаа тэр сургуулийг харин өөрчилбөл таарна. Мэдвүү? Айрам бол амьдрал дээр шал өөр.
Тэний тэр номон дээр бичсэн шиг тийм биш. Ном бол ном нөхөр дэслэгчээ. Харин энэ бол байлдааны тэргийн анги. Энд та алба хаах ёстой.